LOL education болон медиаиг төслийн хүрээнд энэхүү бичлэгийг хүргэж байна. Present continuous тэгэхээр өмнөх бичлэг дээр хэлүүлээ хичээл нэгээр present simple-ийн талаар үзсэн шүү дээ. Тэгэхээр өнөөдрийн хичээл бол present continuous. Тэгээ present simple-ээр та нарыг гайгүй юм ойлгосон гэж найдаж байна. Тэгээ present continuous нь болохоор present simple-ийг бодох юм бол present continuous нь болохоор яг одоо хийж байгаа зүйлээ ярихад хэрэглэгддэг цаг. Тийм. Тэгээ ерөөхдөө бүтцийн хувьд ийм юм бүтцтэй. Ерөөхдөө та нарыг ямар хэрэглээдэг нь мэдчихэж байгаа байх. Тэгээд шууд гол асуудлаар worry. Present continuous-ийг яг юунд хэрэглэдэг юм бэ? Present continuous-ийг яг юу хэрэглэдэг юм бэ гэхэлэр яг одоо хийж байгаа зүйлээ ярьж байгаа үед хэрэглэдэг. Тэгээд тэрнээс өөр юм нь ер нь хэрэглэдэг юм дөө. Тэгээд бас ойрын ирээдүг ерөөхдөө зөвгнөхөд хэрэглэдэг. Тэгээд ерөөдөө юм. Тэгээд болоо. Тэгээд time expression болохоор эднэр тэгээд өөр нэг зүйл дээр ярих юм бол present continuous-ийг бас нэг тохиолдолд ашигладаг. Тэр нь юу вэ гэхээр чи дандаа л ингэж яах юм аа, чи дандаа л тэгж яах юм аа тий. Одоо жишээлбэл тиймэрхүү тохиолдол хэрэглэнэ. Тэрний бүтц нь юу вэ шүү за. Тэгээ баярлалаа.